Альва юм бүхэн цаг хугацаатай гэдэг. Гэхдээ мөнх бусаар орших, хувирч өөрчлөгдөн, өөр хэлбэр дүрсийг олохыг ямархан хүн амьтан юмсын хувьд хэнч анзаардаггүй билээ. Ер нь хүний амьдрал гэдэг их нэгт нямба мэт боловч анзаарах багтай ал майрал ихтэй байдаг ажигуу. Харин ертөнцийн юмс мөнх бус хэлбэр дүрсээ хэсэг хугацааны дараа өөрчилж байдгийг Рентцен гэвш хар багаасаа сонирхож нэг бодлын орчин үеийнхнэр бол өөрийнх нь хобби болсон байж. Түүнийг хүрээ хийдэд шавилж суугаад удаагүй байхад ийм нэг хэрэг болсон байна. Рентцен бантхаа одоогийнхор бол зуныхаа амралтаар хөдөө байдаг гэртээ очижээ. Тэднийхтэй амхай өвгөнийг сүүлийн хэдэн жил айл саахалд нутаглаж яваа юм. Рентцен очсны маргааш нь амхайгаа мэндийг мэдхээр аав нь дагуулan тэднийд очижээ. Рентцен өөрт нь хандах хүмүүсийн хандлагаас ихэд ичнэ. Аав нь хүртэл түүнийг лам болох хүн учраас хүндэтгэж урд нь гарч явхаас татгалцсан. Яс махныхан тасархай мөн боловч яах аргагүй л бурхны шав буйны сав болохоор ариун намын ертөнцид хөл тавьсан хүн учир ингэхээс ч өөр аргагүй. Рентценгийн аав эрх зүйлшгүй ингэж бодож байсан бизээ. Тэр хоёрыг амхай өвгнээд очиход өвгөн их л хөл хөөрцөг болж баярлан өгтөж. Сансныг бодоход өвгөний бие сайн байв. Рентценгийн аавын холын хамаатан тэр өвгөн. Би гэдэг хүн чинь үхэж өгөхгүй. Эрэлгийн данснаас гээгдсэн байлгүй. Элдв элч мэлчнэ ирж мормалыг минь эмээллэх үхэх шинж алга байна. Гэж инэдэм нарган хингэ замбааны улаан шаргал гурлыг тос хөвсөн шаргал цайнд нь хаяж Рентцен гэвшийг сүсгэлэнгүй харж байв. Амьтны амь таслах аль бүх нүглээс хөлийн хурдаар бус дэсвэр төвчээр шаарддгийн хүчээр зогтох замыг сонгосон Рентцен бормохонд гар хүрэхгүй болсон гурлаар замбай зурч суува. Амхай өвгөн харавдраасаа нэгэн навсархай цаас гаргаж ирээд Рентценд үзүүлээд. Энэ манай удмынхны 7 үеийн зурлаг зурхаа юм гэсэн. Урд 4 үеинч нүд анж дуусав. Харин ирээдүйд эрэх 3 үеийнхний зурлаг хэрхэн үннийг олж биелэхийг өвгөн миний би үзэхгүй тодорхой. Намайг 82 наснда зуны сүүл сарын 14-ний морин цагт өрөөсөн эвэртэй хар үхэрт мөргүүлж өгнө гэж зурсан байх юм. Амхай өвгөн ингэж хэлснээ шингэн буурал сахлаа илж шогчнуудыг харган инээснэ. Манай энэ голд өрөөсөн эвэртэй хар үхэртэй айл алга. Тэгэд мөргүүлж өгнө гэт байдаг. Энэ зурхаад би эргэлзээд байгаамаа. Миний үхэх ёстой өдөр чинь 5 хоногийн дараа шүү дээ. Рентцен бантхаа ирж намайг өрөөсөн эвэртэй хар үхэрт мөргүүлж бурхан болохыг харах юм уу? Гэжээ. Рентцен ч тухайн үед тэр навсархай цаасан дээр Тод Монгол бичсэн 7 үеийн зурхаа гэгчэд итгэсэнгүй. Харин Рентценгийн аав алга гавсран сүжиглэж. Эддээ амхай минь тэгж болохгүй шүү. Юм бүхэн учир зангилаатай байдаг гэсэн шүү. Ямар ч хүнд тохиолдож болно. Өнөөдөр байхгүй юм маргааш гараад ирэхийг хэн байг гэх вэ? Хэмээн навсархай цаасны талд орж өвгнийг үгүйсгэж байв. 5 хоногийн дараа нөгөө зурхаад зурснаар амхай өвгний өөхөх өдөр болж юмыг аж мэдвэ гэж бодоод Рентцен бантхай хонх тамраа номын богцонтой хийж очив. Тэр үед могой цаг болж байв. Амхай өвгөн нүдэн гялалцаж сахлан шовол зоодол сүхээр цогсон ч өөхөхгүй гэмээр харагдана. Тэр инеч. Би өвхөр малын хөлнөөс хол энэ өдрийг өнгөрүүлэх аргыг олсон. Гээд Рентцен дагуулan хоньны хашаан дээр гарчээ. Морин цаг аль хэдийнэ болжээ. Амхай өвгөн өвөг дээдсээсээ хадгалагдаж 4 үеийн үннийг нотолж ирсэн зурхаан эргүү тэнэг эргэлзэж тэнэгэлзэж гайхан үе Рентцен бантхай руу тал шагнуулахар харж байв. Өвөр дээрээ алтан нухтай шүрэн толгойтой чүнчиг норов хөөргөө гарган тавьж үе хамар руугаа төвд тамхиж ихэж жанчхүү наамал гих уугалцтай Монгол гутлынхаа төрийг оролдож байв. Рентцен хашаан дээгүүр ийш тийш алхан үхэр мал ялангуяа өрөөсөн эвэртэй хар үхрийг л харах гэж байв. Гэтэл амхайгүй гэнэт муухай хашгираад түүдэг шиг өнхрөөд өгөхөн дээрээ. Юу болов яав ив гэж Рентцен гүйж очиход өвгөн аль хэдийн амьсгал хураасан бөгөөд баруун талын чихнээс нь ганц хоёрхан тусал өтгөн хард цус гарсан төдий.
Харин барьж байсан бололтой хөөргөнийх нь толгой холгүйхэн хэвтэн. Айл саахалтаараа бөөн эмгэнэл бас нүдэ бүлтгэлгсэн гайхшрал давтагдав. Тухайн сар өдрийн заасан цагт амхаа өвгөн нас барсан уг зурхайн хуудасны эд шидгэлт. Харин өрөөсөн эвэртэй хар үхэр гарч ирээд түүнийг дэлд мөргөж орхиогүй эргэл зэтэрүүлнэ. Хүн бүхэн л хонх дамар дуугарах болсноор Ренцэн рүү яагаад ийм болов гэсэн харцаар харж бай. Түүнд хэлэх үг байсангүй. Гэтэл нутгийн нэг хашир өвгөн талигачийн хөөргийг аваад ир гэжээ. Хөөргийг эргүүлж тойруулж үзэж байгаад нөгөө өрөөсөн эвэртэй хар үхэр чинь энэ байна шүү дээ гэж дуалтав. Хүмүүс ямар ч үхэр мал харсангүй. Тэр өвгөн гартаа хөөргөний толгойг бариад тамхиных нь халбагыг тэмтрэн үзчих. Үүнийг нь үхрийн эврээр хийсэн байна. Мэдээж зурхайд зааснаар ихэнх нь таарч байгаа болохоор энэ халбагыг хар зүстэй үхрийн эврээр хийсэн байхад юу н гайхуштай байх билээ. Хар авдарт ном бий. Хазгар өвгдөд эрдэм бий гэдгсэн. Гэхдээ энэ удаад амхаа химээх тэр өвгөн хар авдар дахь номоо хайрлаж чүтээгүй улмаас зурхаан үннээс зугтаж чадалгүй нас барснам тэр ажээ.